үзсэн. Би анхнаасаа царайлаг биш хийж эхлэе. Бисээ өндгөө шарцсан. Тэгээд өндгөө шарсныхаа дараа хайруулын тавган дээрээ нэг үлдсэн өндөг шарсан хайруулын тавган дээрээ талхан ингээд халаачдаг байхгүй юу? За миний өглөөний цай дээрээс нэг ингэж харагдаж байна. You bring the calm when the world's too loud. No need to speak, I can feel you now. Feet on the table, ice in the glass. Moments like this, I want them to last. Dim lights, soft tracks on the stereo. Nothing planned, but we let it flow. Your head on my shoulder, time fades away. Simple things say what words can't say. Let's keep it slow and easy. Don't need much to feel this free. Just you and me, and maybe a little song. За тэгэхээр ээлжид нэгэн танарт гоё үзэл бодлоо хуваалцъя. Сошиал орчин одоо юу гэдэг нь YouTube-ыг би яг юу гэж харж байгаа вэ гэхлээр миний дижитал дайри юм байна гэж би харж байгаа. Тэгээд би яг өөрийнхөө яг энэ төрхийг бичиж үлдээмээр байгаа, хадгалмаар байгаа. Дараа нь ирээдүйд үзүүлмээр байгаа хүмүүс надад байгаа байхгүй юу? Тийм болохоор тэгж үлдээж байгаа. Тэгээд 19 настай Сарантиагийн амьдралд Муракамигийн зохиолууд ямар том орон зай эзэлдэг талаар би үзэл бодлоо хуваалцмаар байна. Би анх Муракамигийн Норвеги зохиолыг 18 наснда олж уншиж байсан. За тэгээд яг энэ цаг бол хамгийн зөв цаг байсан юм шиг санагддаг. Хэрвээ би энээс яг өмнөх өсвөр насны үеүүдтэй магадгүй 16 таада олж уншсан бол ямар гоё нүдэнд харагдтал бичдэг уран зохиолын ном бэ л гэж би харах байсан баг. Яг 19 настай Сарантиагийн өнцгөр болохоор би зүгээр л Муракамигийн зохиолын ачаар амьдралынхаа энгийн зүйлсүүдэд
хүртэл талархдаг, энгийн зүйлсийг хүртэл анзаардаг болчихсон байсан. Зүгээр л нэг кафед ганцаараа кофе уугаад сууж байхдаа өөртөө талархдаг ч юм уу. Амьдралынхаа зүгээр л энгийн өдөр өөртөө зориулаад цэцэг худалдаж авдаг ч юм уу. Кафед сууж байхдаа хүмүүс хоорондын харилцааг анзаардаг ч юм уу. Зарим хүмүүс ингээ гэр бүлээр аз жаргалтай тэнд ингээ кофе уугаад сууж байхад зарим хүмүүс төслөө бичээд улаарж идэх ч юм уу те. Тэр болгон амьдралын өөр өөр үзэгдлүүдийг хараад ажиглаад тэгээд өнгө бодогтойгоор гоё тэмдэглэлийн дэвтэр дээрээ буулгаад бас өөрийнхөө бодлыг ч гэсэндээ буулгах нь надад эргээд би сэтгэл зүгөө гоё дэмжих тийм дадал болж өгч байсан. Тэгээд тэр утгаараа би маш их талархдаг. Тэгээд би хувьдаа инстагаа яг юу гэж хардаг вэ гэхлээр мэдээж хэрэг аль болох өөрийнхөө зургнуудыг одоо тий өөртөө таалагдсан өнцгөр зарсан зургнуудаа би оруулахыг хичээдэг. Тэгээд уус ингээд миний утасны багтамж ойрхон дүүрээд байдаг учраас одоо тэр утас би ингээл амар хадгалаад янз бүрийн юм руу ерөөсөө оруулдаг хүн биш болохоор одоо хизээ нэг өдөр би өөр утас барих ч юм уу тий тэр тохиолдолд миний дурсамжууд устж байгаа учраас тэгээд би дурсамжаа хадгалж үлдэхийн тулд ерөөхдөө бол тэр зургнуудыг яг л тухайн моментод би надад гоё санагдаад би өөрөө тэнд хичээл зүтгэл зарцуулаад дарсан зургнууд оруулахыг хичээдэг. Тэгээ би өөрөө ингээд айгу бүтээлч байх дуртай хүн болохоор ямар нэгэн зүйлээс ингээд бүтээлч байдлыг нь шууд олж хараад идэх байхгүй юу. Тэгэл өөрөө юм хэлцэцлэл зургийг авдаг ч юм уу. Тэгээ надад тэр процесс нь өөрөө таалагддаг учраас тэгэж дардаг болсон сүүлийн үедэд. Тэгээд би ер нь бол нөгөө сэтгэл зүйн хувьд асуудалтай байгаагаа ч юм уу би хүнд өөрөө илэрхийлэх дургуй төрлийн юм баггүй юу. Одоо хүмүүс болохоор аюул сэтгэл зүгээ илэрхийлдэг те ингээд хүнд гомдсноо ч юм уу нөөц дээрээ бичдэг ч юм уу аль эсвэл стори байдлаар оруулдаг ч юм уу аль эсвэл тухайн цаг үеийн сэтгэл зүйтэй холбоотой тийм өнөө үг байвал хүмүүс аюул шеэрлдэг ч юм уу те. Би болохоор сэтгэл зүйн хувьд сул дорой байгаагаа ч юм уу сэтгэл зүйн хувьд ямар байгаагаа хүнд ер нь харуулахыг хүсдэггүй болохоор би оруулдаггүй байхгүй амар их бичдэг төрлийн хүн хэрнээ. Тэгэд ямар зүйлийг би оруулахыг хүсдэг вэ гэхээр хин нэгэнд аюу гоё тийм урам зориг өгсөн эерэг утгатай бичвэрийг би оруулахыг хичээдэг. Зүгээр л надаас гарч байгаа тэр миний өөртөөгөө ярилцаж бичсэн тэр гоё эерэг бичвэрийг хэнийг олж уншаад ингээ урам зориг аваасаач гэдэг юм уу. Яг тэгж би бодож ер нь яг энэ 2025 он сүүлийн үед намраас ушайгүй хуваалцаад байгаа гэх юм уу. Тэгээд тэрнээс биш ер нь бол хуваалцахыг хүсдэггүй гэх юм уу да. Одоо өөрийгөө сэтгэл зүйн хувьд цол дараа байгаагаа бусдад харуулахыг хүсдэггүй хүн гэх юм уу. Тэгээд би хүн л юм чи ингээд надаас ч гэсэн юм гонигтай бичвэр гардаг байхгүй юу. Гэхдээ тэр болгоныгоо хуваалцахыг ерөөсөө хүсдэггүй. Тэгэл хүмүүс нөөц дээр ингээд ямар хэцүү өдөр байваач гэдэг юм уу те. Аль эсвэл торт авчраарай, өвдчлөө гэдэг ингээд бүх процесс оруулдаг штэ. Би ер нь тиймд дургу. Тэгээд надад хэцүү өдөр байсан ч гэсэндээ би тэр хэцүү өдрөөс гоё нас олж хардаг нэгэн болсон доо. Ямар талархаж байгаа. За тийм л юм да. Бэлий. Би сая дүүрээс ийм л юмнууд авсан. Тэгээд энэ бол нэг хөөрхөн 4-5 хоногийн минь чинсэн хэрэглээ болчих байх. Ягаад гэвэл өдөрт нэг ширхэг мэддэг ч юм уу гэж би таамаглаж байна. Өдөрт нэг ширхэг бананы иддэг ч юм. Би тэгээ сая мандарина зөндөө хийдчихсэн. За тийм л юм да.